Яг одоо бидний харж байгаа энэхүү зураг 2024 оны ихэр Аз даяараа дуулан тарьсан юм. Goodnight Chicken гэдэг нэртэй YouTube сувгийн тайван ютубер яагаад Камбожийн цагдаа нарт баригдав? Яагаад энэхүү үйл явдал хоёр орны хоорондын харилцаанд хүртэл сэв суулгах шахсан бэ? Хамтдаа энэхүү сурамжтай үйл явдалтай танилцгаая. Өнөөдрийн бидний ярилцах үйл явдал бол ер нь өнөө цагт бол нэлээд сургамжтай. Тэгээд энэ үйл явдал 2024 оны ихэр болсон гэхэд би одоо яг хаагуур нь явж байгаа зүгчсэн бүүмэд. Тэгээд ер нь үйл явдалтай танилцахад бол нэлээд сонирхолтой санагдсан. За, үйл явдлын гол баатрыг бид бүхэн зургийг харж байна. Тайваны ютубер залуу Чэн Нэн Чуан гэдэг нэртэй залууга. Тэгээд хөтэлдэг сувг нь болохоор Goodnight Chicken гэдэг нэртэй яг одоо бидний харж байгаа сувг байна. 124 мянган сабскрайбтай, бас хөөрхөн мянган бичлэгтэй. Тэгээ мань хүн ерөөдөө ямар бичлэг хийдэг вэ гэхээр Францаар Urbex гэдэг ерөнхийдөө хаягдсан эсвэл сүнстэй гэж яригддаг хуучин байшингуудаар очиж одоо ингэж хонгил монгол нь уух гэж юм уу те. Ингэж шөнийн цагаар очиж ерөөдөө нэг тийм нэг аимшигын эвгүүдүү бичлэг хийдэг байгаа. Тэгээ бичлэгнийх нь онцлог нь юу вэ гэхээр энэхүү одоо хуучин байрлалууд руу орж бичлэг хийхдээ шууд лайв хийгээл ингээд явдаг. Тэгээд бүх гол үйл явдал хаанаас эхэлсэн бэ гэхээр 4 жилийн өмнө мань хүн нэг нэлээд хуучин бас байрлалгаар шүн явж байгаа. Жохон эвгүй зүйл тохиолдсон. Тэр нь болохоор юу вэ гэхээр дүүжилсэн хүний зогцос одоо тэр лайв дээр харагдсан байгаа. Тэгээ мэдээж тэр шөнийн цагаар дээрээс тэр эвгүй байшинд ингээд хүний зогцос харсан хүн мэдээж бүр айгаад ойрлж харлаад зүхтаан тийм үү. Тэгээ тэрхүү бичлэг бол Тайван даяараа бүр нэлээд вайрал болсон. Маш их хүмүүс үзсэн, нэлээд бас дуулайм тарьсан. Тэгээ бүр цагдаа нар хүртэл дараа нь тэрхүү байшинд очиж шалгалт хийсэн байгаа. Тэгсэн чинь яасан бэ гэхээр вэ штэ. Тэрхүү зогцсны эзэн тэр хүн дүүлцэгдсэн байсан хүн яг маш олон хоног ор сураггүй алга болсон байсан хүн байсан гэж байгаа. Тэгэхээр юу гэсэн үг гэхээр манай ютубер залуу яг олон хоног цагдаа нарын хайж исэн хүнийг ингээд олоод нэг хэргийг ингээд хаахт нь бол ус орныхаа цагдаа нарт туссан гэсэн үг. Тэр ч утгаараа бүх хүний саашаал магтаалыг аваад аюу алдартай болоод бараг л Тайван улсынхаа хөдөлмөрийн баатар болохоос бараг наагур юм болсон байгаа. Тэгээ мэдээж тэр өндөр хандлтын үнэрийг аваад үтцсэн хүн цаашаа мэдээж контент үргэлжлүүлэн лайв стримээ үргэлжлүүлээд хийн. Тэгээ яг тэр цагаас хойш хийсэн лайвууд нь бол нилээ үнэн гэхэд хитрхи тод бичлэгнүүд болсон байгаа. Жишээ хэдүүлээ харцгаая. 那个比赛一直来。 Харсан уу? 少小。谁？ Дахиад харцгаая. 那个比赛一直来。 Энд хин байсан бэ? Нэг хүн байсан уу? Сүнс үү? 少小。谁？ Харсан уу guys? За өөр бичлэг. 哥姐，你看一下，这个就是他们的开市大吉，你看。拍谁，真的开市大吉，对不起，靠，又来一直摇啦。你要去呢？哎，Пүү. Хөшин харагдсан. 谁在上面？哎， Та нар миний харж байгааг харж гинөө? Энэ юу вэ? 傻小你谁啊？ Харж байгаа худалч хүнд бол бараг л лайв стрим болгон дээр нь бид нар ямар нэгэн төрлийн сүнс тийм эвгүй зүйлийг хитрхи тод харж гин. Тэгээд энэ үйл явдал бол мэдээж энэхүү одоо Тайваны ютуберийг одоо энэ бичлэгүүдээ лайв стримуудаа ингээд ер нь бол ингэж тавилттай хийдэг гэсэн юм яриа дэлгэрч эхэлсэн байгаа. Тэгээд тэгсэн ч гэсэн мэдээж хандлт нь бол ингээд цаашаа улам бүр өснө. Тэгээд хандлтны үнэр авцсан хүн яах вэ? Бүр илүү цаашаага нэг алхам явна тийм үү. Тэгээд манай хүн хийж байгаа лайв стримаа нэг алхам урагш нь ахиулахын тулд нэгэн ухаалаг гэх юм уу, маш муу гэх юм уу мэдхгүй нэгэн санаа гаргасан байгаа. Тэрхүү санаа нь юу байсан бэ гэхээр сүнстэй хуучин байшин руу орохын оронд Камбожийн Луврын хорих лагер руу одоо нууцаар
орох санаа гаргасан байна. Тэгээ Луврын хорих лагер гэж юу вэ? Хэдүүлээ өмнөөс бичлэг хийжсэн. Энэ бол Азад бол ялангуяа маш том гэмт хэрэг. Хүмүүсийг ерөөдөө хулгайлаад нэг юм том хамгаалагдсан байшин дотор хүчээр заллин үйлдүүлнэ гэсэн үг. Зөвхөн Мянмарт л гэхэд 120 мянган хүн өөрсдийнхөө хүслийн эсрэг бол энэ Луврын ажлыг бол хийж байгаа. Тэгээ энэ дунд нь Монгол хүмүүс хүртэл байгаа талаар бол хэдүүлээ ярилцж исэн. Тэгээд нэгт нь Мянмар, хоёрт нь Камбож орж байгаа. 100 мянга орчим хүн одоо ингээд энэ хүү хөдөлмөрийг эрхэлж байгаа талаар. Нью-Йорк Таймсээр гарсан мэдээлэлд гаднах хашаа машаан бол бүр ийм бүр амар хамгаалалттай. Тэгээ нилээ ингээ мафчдсан, дээрээс нь ингээ засгийн газрын эрхэмлэлтэй хүмүүс нь ингээ оролцсон учраас бол ер нь бол яаж чадахгүй гэж ярьдаг. Доторх одоо хоригдсон байрны зургаас бид нар харж байна. Нэг юм өрөөнд хідэн хүн байгаа юм те. Ингээл Камбожд гэхэд тайд болдоо мянган хүмүүсийг зүгээр л ингээл нэг өрөөнд ингээл чихэллөөр хийлгүүлээл хүсээгүй юм хийлгүүлээл ингээл байж идэг. Тэгээ манай Тайван ютубер залуу юу гэж хийсэн бэ гэхээр энэ байр руу нууцаар одоо ороод лайв стрим хийн гэж одоо шийдвэр гаргасан байна. Тэгээд нэг өдөр манай хүн Тайванаас Камбож руу нисээд очоод лайв стрима хийсэн байна. Тэгэхэд юу болсныг хэдүүлээ харцгаая. Нэг маш том байшин дотор орсон хүмүүсийг ингээ хамгаалагч нарыг араас нь ингээд харж байгаа те. Гэрэлтэй буутай хамгаалагч нараас бол ингэж цухтааж байгаа дүр зураг лайв дээр нь гарч ирнэ. Бүр араас нь хөөж ийн. За тэгээд энэ хүү лайв стрим бол тасарсан. Энэ лайв стрим бол нэлээд вайрал болсон. Аргачгүй те. Тэгээд хүмүүс бол энэ лайвныхын сүүлээр нэг зүйл анзаарсан байгаа. Та хэзээ анзаарсан баг. Тэр нь болохоор манай ютубер залууг барьж байгаа хүн бол юм цэргийн гутал өмдтэй байсан. Тэгэхээр Камбожийн цэргүүд нь хүртэл одоо энэ хүү Луврын лагеруудаа хамгаалдаг гэсэн үг гэсэн асуудал гарч ирж байгааз. Тэгээд Тайван даяараа буужсан хүмүүс ерөөдөө 2 хуваагцсан байгаа. Нэг үндсэн хэсэг нь болохоор хүүшээ энэ ч одоо юу болж байна? Очиж энэ ютубер аврай гайс ч одоо юу болж байна гэсэн бол нөгөө хэсэг нь энэ худлаа нөгөө тавилттай бичлгүүдэл хийж байгаа сте гэж нэг их тоогүй байгаа. Тэгсэн чинь вэ штэ. Маргааш нь юу болсон бэ гэхээр мань хүний найзууд нь эхнэр нь өөрийнх нь сууг дээрээс лайв хийгээд энэ бол тийм пранк биш ээ. Энэ бол тавилттай зүйл биш ээ. Манай найз, манай нөхөр ингээд алга болчлоо. Энэ бол үнэн шүү. Хэдүүлээ очиж аврах хэрэгтэй. Энд чи одоо ямар нэгэн арга хэмжээ авах хэрэгтэй гэж бол бүр нилээ үнэмшилтэй хэлсэн байна. Тэгээд төд удалгүй бичлэг одоо хамт хийдэг нэг найз нь лайв стрим хийгээл уйлж унжаал бүр за энэ бол өстой болохоо байсан шүү манайхаа энэ бол үнэн шүү цаа чи яалч хүн ингээ алга болчлоо би бол амар санаа зовжна гэж бол хэлсэн байгаа. Өнөөдрийн бичлэг Худалдаа хөгжлийн банктай хамтарч та бүхэнд хүрч байна. Та нарын зарим санаж байгаа 2019 онд манай улс FATF-ийн одоо саарл чагсаалтанд орсон байгаа. FATF гэдэг нь одоо олон улсын мөнгө угаал, тэгээ терроризмын санхүүжүүлэх одоо энэ үйл явцуудыг бол хяндаг байгууллага байдаг. Энэ хүү саарл чагсаалтанд орсноороо бид нар ингээд олон улсад ам доллар шилжүүлэхэд бол 4-5 банкар дамжин, шинтгэл өндөртэй, тэгээ ингээд буцаагдана. Ер нь аюу асуудалтай байсан үе саяхан. Тэгээ Монгол улсаас анх удаа Худалдаа хөгжлийн банк Америкийн топ банк болох The Bank of New York Mellonтэй жилийн өмнөөс хамтарч эхэлсэн байгаа. Ингэснээрээ дэлхийн 150 улс руу нэгээс 2 цагт хэрвээ цагийн зөрөө бүр ихтэй бол 24 цагт хамгийн ихтэй $40 шимтгэлтэйгээр ам долларын одоо шилжүүлэх хийх боломжтой болсон. Тэгээ бүр гоё юм нь юу вэ гэхээр 12 сарын 15-ны хүртэл Худалдаа хөгжлийн банкаар шилжүүлсэн ам долларын $40 хүртэлх шимтгэлийг кэшбэкээр та буцаан авах боломжтой байгаа. Тэгээ шилжүүлсний дараа ч гэсэн хүлээн авахчийн дансанд орсон болов уу гэж асуух шаардлага байхгүй. Худалдаа хөгжлийн банкаар шилжүүлсэн л бол шууд хүлээн авахчийн
дансанд мөнгө ороод таны утсанд мессеж мэдэгдэл ирдэг болсон байна. Тэгээд хэрвээ та олон улсын долларын шилжүүлэх хийж байгаа бол худалдаа хөгжлийн банкыг сонгоорой. Ингээд бичтэй эргээд орцгоё. Тэгээд хүмүүс бодож гисэн маа хүү энэ ч одоо нэр юу болж байна. Хэдүүлээ очиж бас нэг аврахгүй ямар нэг юм хийхгүй бол болохгүй юм шүү гэд хүмүүс бол эргэлзэж эхэлсэн байгаа. Тэгээд хэдхэн хоногийн дараанаас хүмүүсийн өрсөлдөн таамаглаагүй нэгэн зүйл болсон юм. Good Night Chicken сувг дээр гинэд лайв стрим хийсэн. Гэхдээ энэ удаадаа гэр бүлийнх нь биш, эхнэр нь биш, найз нь биш. Мэнд хүн өөрөө байсан юм. 拔腿狂奔，还不时回头看他是直播主晚安小鸡，到柬埔寨凯博园区直播，自称遭人袭击后被控制行动。他们拿掉我身上所有钱都被他们拿走了。 Тэг харсан баг манай хүн ямар нэгэн хүмүүсээс бүр ингээд айсан байдалтай цухтааж байгаа хувцундар нь урагцсан нилээн зодуулсан шинжтэй тэгээд дээрэс нь үсэн ингээд нэг талаасаа ингээд бүр ингээд халз хусуулсан тийм байдалтайгаар лайв стрим бол болсон. Тэгээд тэр лайв дээр өөрөө ярихдаа бол намаа ингээд буу туулгасаа миний уцыг гаргаж ирээд данснаас минь 2-3 мянган долларын хэмжээтэй мөнгө авсан. Тэгээд миний үсийг хусаад намаа ингээд тамалсан. Би ингээд арай л гэж цухтаасан гэдгээ бол хийлсэн байгаа. Тэгээд яг л өөрчилж бодож ирсний дагуу энэ бичлэг бол бүр бүүн болсон. Ер нь сая хүмүүс яриад мэдээний суугуу засгийн газар ер нь Тайванд тэрчгтэл ер нь энэ бичлэг бүр ингээд тархсан байгаа. Тэгээд төд удалгүй нэгэн Twitter хэрэглэгч XXXGay1069 гэдэг нэртэй Twitter хэрэглэгч нэгэн зүйлийг анзаарсан байгаа. Ютубер залуугийн гэмт хэрэгтнүүдээс цухтаагаад гүйж исэн газар нь Камбожийн Гөврийн төвүүдтэй одоо газар биш. Нилийн одоо люкс тансаг хороол далайн эргээс ойролцоо нэгэн газартай ижлэгэн байгааг анзаарсан байгаа. Зөвхөн анзаарсан байгаа. Тэгээд яг энэ мөчөөс эхлээд ер нь юмнууд жоохон сэжигтэй болж эхэлсэн. Яагаад ийм гоё далайн эрхтэй resort, амралт, юу гэдэг ресторануудтай тансаг одоо газар мэнд хүн тэгээ ингээд хүсээ ухсуулсан, ингээд тамлуулсан, ингээд цутааждаг байна гэх тэ. Тэгээд за ямар ч гэсэн мань хүнийг бол энэ хавцаа байж магадгүй байна. Ямарсан цагдаа нарыг хөдлөх хэрэгтэй байна гэд Камбожийн бүр ингээд цагдаа айрмынхан тэр чигтээ хөдлөөд тэр газрыг зүгээр жиг бүр сериосны самлсан байгаа. Тэгж самлсны эцэст бол мань хүнийг бол олсон, олохдоо бол бүх зүйлийн учир занглааг нь тайлгцсан. Тэгээд Камбожийн цагдаа нар ютуберыг олсныхаа дараа нь нэлээд том хэвлэлийн одоо баг хурал биш бүр нэлээд том хурал хийсэн байгаа. Тэгээд тэрхүү хэвлэлийн том хурал дээрээ Камбожийн цагдаа нар ютуберыг байрахад өрөөнд нь одоо хамт олдсон эд зүйлсийг хамт нь гаргаж ирсэн байгаа. Тэр нь юу байсныг бид яг одоо харж байна. Цэргийн хувцас, янз бүрийн маскнууд, зүсгэж бэлдсэн подуулгнууд, хэмжлэн ер нь маш их зүйл олдсон. Тэгээд энэ мэдээж юугээс тайлбарлагдж байгаа вэ гэхээр манд хүн тэрхүү гид хэрэгнүүд барьж байгаа бүх зүйлээ өөрөө тавилттай хийсэн гэсэн үг. Тэгэд энэ бол Камбожийн засгийн газрын хувьд ч гэсэн нэлээд сериосны зүйл байсан. Яагаад вэ гэхээр энэ улс орны нэр төрд бол бүр нэлээд халтсан гэж бол үтсэн байгаа. Яагаад вэ гэхээр энэ Камбожийн одоо луурийн гэмт хэртэй холбоотойгоор Камбожд ирэх одоо хятад жуулчид ер нь ингээд жуулчид ирэх нь хамаагүй багассан байгаа. Энэ бол мэдээж ойлгомжтой тийм үү. Хин л одоо очиж хүний наймаад орж тийшээ орж хүчээр лөөвөр хийхийг хүсгэвдэ тий. Тэгэд ийм учраас энэ үйл явдлыг бол Камбожийн засгийн газар бол зүгээр өнгөрөхийг хүсээгүй. Тэгэд яг энэ цаг мөчд бол эцэст нь манай ютуберийн найз хоёр бол нэлээд том асуудал тухтгалснаа бол ухаарсан. Тэгээ мэдээж энэ том эвгүй байдалд орсон, энэ том асуудал үүсгэсэн хэвлийн байгуурлалын үеэр бол бүр нэлээд өвдөг сөгдөг шахуу баг уучлаарай гэд бүр нэлээд харамссан байгаа. Дааж энэ бүхэн бол арай л оройтсан байсан. 及主险在这边向柬埔寨的身上跟你说声真的抱歉。非常对不起。 perut dalam sahabat bahkan sentuh. I'm so sorry. Please give me a chance. Mana? Kamu? Тэгээд шүүх хурлын үйл явц болсон, нэлээд хурдан болсон. 3 хоногийн дараа бол бүх шүүгийн шийдвэр гарсан. Юу гэж гарсан бэ гэхээр $2000 торгуул. За тэр ч яг окей. Тэгээд хүн дийлэнтэй шоронд 2 жил хоригдох шийдвэр гарсан байна. Яг зөв. Маш эвгүй. Тэгээ ийм хатуу шийдвэр гарсны дараа бол хэсэг хүмүүс хичнээн
одоо хүүе хөөхөдөө яана энэ хоёр жил арай хатуу юм шүү. Тэгээ хүний ирэх инээдрэг гисэн ч гэсэн дийлэн хүмүүс тэр дундаа Камбож, Тайван хоёр улсын хуулийнхын дийлэн хүмүүс нь ерөөдөө энэ нь бол нэлээд таарсан шийтгэл. Энийг бол хатуу шийдэх хэрэгтэй гэсэн байна. Яг гэвэл Тайваныхан Камбожийг энэ үйл явдлаас болж бүр үзен ядж ис баригдахт нь те Камбожийн бас тухайн үе өөрсдийнх нь нэр төр те одоо чинь Монголд юу гэдэг нэг хятад нөхөр ирээд ингээд нэг сонин пранк хийгээд бүр ингээд улс орны те ингээд нэр төр бүр сөргөөр нөлөөлж ивэл бас хүмүүс юу хэлхийг хүлээж авах нь ойлгомжтой тийм үү. Тэг хүний эрхтэй холбоотой зарим газруудтай хамтраад Камбожийн засгийн газарт бол одоо ингээд Тайваны ютуберийг одоо тэр ютубер залуу бол ингээд судлаад өгөөч. Гэр бүлийнх нь одоо ээж нь бие муутай байгаа. Гэр бүлийнх нь маш хэцүү одоо ингээд нөхцөл байдалд байна. Та ингээд судлаад өгөөч гэсэн аль бие усны хүсэлтүүд бол тавьсан. Тэрэнд нь бол Камбожийн нэлээд том засгийн газрын дарга нь хариулсан. Бүр Камбожийн ерөнхий сайд нь юм биш үү? Хүн маань тэгээд ерөөдөө юу гэсэн бэ гэхээр өчтөр одоо ингээд хүмүүс энэ хоёр хүний талаар бол ингээд холбогдлоо. Тэр хоёр хүн бол ингээд залуу байна. Одоо ээж нь өвчтэй, Тайванд аюу хэцүү байна гэж бол над руу ярьсан. Хэрвээ ээж нь үнэхээр л өвчтэй байсан бол ээжтэй анхаарал хавламж тавиад гэртээ байх хэрэгтэй. Ягаад өөр орнд ингэж далчхан очиод улс орны нэр хүндэд ингэ сөргөө нөлөөд байгаа юм бэ? Харин ч бүр юм муу хүүхдүүд байсан бол бүр илүү чанга шийдэл авах байсан юм аа. Иймэрхүү амиа ботсон үйлдэл зөвхөн Камбожийн нэр төрд халдаа зогсохгүй. Жуулчид одоо Камбожид ирэхэд багасд хүмүүсийн орлого цөргөр нөлөөлж байна гэсэн байна. Өөр хэрвээ энэ алдартай инфлюенсерүүд Камбожид ирж хуурамч бичлэг хийж од болох гэж байгаа бол бид нар нэлээд хатуу хандан шүү. Яг энэ хоёр Good Night Chicken-ийн хоёр гар шиг нэлээд хатуу хандан шүү. Бид нар 2 жилийн ялаа идэл насан туршдаа Камбожид бандуулнаа гэсэн байна. Харж байгаах нилээ чанга хариу өгсөн. Тэгэд энэ ерөнхий сайдын хэлж байгааг бол буруутгах арга байхгүй л дээ. Ер нь л үнний ортой юм хэлсэн байна. За тэгээ ялаа эдэлж хэлж байхдаа бол Тайваны ютубер одоо энд орчин нөхцөл маш ширүүн, маш хэцүү орчинд бол байна гэж бол хэлсэн байгаа. Тэгээ Камбожийн одоо энэ хүнд ялтай шорон бол бүр нэлээ хэцүү гэдгээр бол алдартай юм шиг байгаа. Ийм зураг одоо YouTube бичлэг дээрээс олсон. Ер нь бол одоо энэ зураг шиг ингээд бүтэн хөлөө жийж унтах боломжгүй гэж байгаа. 150 хоригдлыг ингээд нэг өрөөнд ингээд чихээд оруулцдаг. Тэгээ таад боддоо тэр 150 хүний үнэр танар одоо тэр зовлонгийн инээрийг одоо тэр юу болох баг ярих төсөөлөгч юм биш тийм үү. Тэгээ тэр шоронд нь бүр ингээ хууль бус төлбөрийн систем бий болцсон. Хоолоо мөнгө төлж аавна. Тэгээ гэр бүлийн эргэлтээ хүртэл мөнгө төлж авдаг. Тэгээ дээрэс нь хөлөө жийж унтах зайгаа хүртэл мөнгөөр худалдаж авдаг. Бүр тийм нилээ эвгүй газар Камбожийн одоо хүнд шоронгууд нь яалчгүй хүсээд байгаа газар биш тийм үү. Тэгээ нэг Тайван хүний хэлснээр бол тэр нөө өвдгөөс өгдөөд гуугаадсан штэ. Тэр үеэрээ хэрвээ намайг явуулвал би одоо ингээ өөрийнхөө сувгийг зөвхөн Камбожийг сурчлахад л одоо ингээд ашиглаад ямар гоё газар гэдгийг би ингээд харуулъя гэж бол бүр санал тавьсан юм байна. Тэгээ Камбожийн засгийн газар нь үгүй гэж хэлсэн. Тэгэд энэ хүү үйл явдал бол хүн яаж хандлт болохоор яаж одоо тэрэнд шундаг. Тэгээ яаж шунсан одоо ямар нэгэн одоо хэмжээнд байх нь ямар чухал юм бэ гэдгийг бол харуулж байна. Тэгээ тайц өөртөө сэтгэлийг доор бичээрэй. Хүн болгон лайк гэж эртээ бүртгүүлээрэй. Тэгээ дараа юм бичлэгээр уулзтлаа. Түр баяртай guys.